Сайн байцгаана уу? Би жилдээ 10-аас 30 аялал хийдэг. Энэ удаагийн аялаж байгаа улс маань бол 3, 2, 1 Welcome to That is good. Azerbaijan, what country, sir? Mongolia. Oh, Mongolia. Yeah. Hi. Buju buju. What do you mean? What do you mean? What's the meaning? You're Korean, no? I'm not Korean. Okay. За энэ Филиппиний Себу хотод ирсэн жуулчдын заавал үздэг номер 1 газар бол энэ. Интернетээ ингэж орж юм байна. Юмаа ингэж угаад юм байна. Өглөөний 10 цаг. За би хотын төвд буудал авсан. Себу хотын төвд гэсэн чинь бүр нэлээд төвд яг миний хүсдэг энэ захуудын донд орж ирсэн байгаа тун сонирхолтой байна. За ингээд амьдралыг нь үзчихье. Юугаа Японд йенээ солиогүй явж байгаа. Өмнөх аялалд би 2-3 жилийн өмнө Филиппинд иржсэн. 3 жилийн өмнөх эрэлтийнхаа үйлдэгдэл мөнгөөр онгоцны буудлаас тачид буудлын хүртлээ таксидад ирсэн. Дэлхийд хүн амаараа 13-т ордог. 117 сая хүн амтай Филиппин улсын Себу арал дээр одоо ингэж замын урсгал нь хаашаа юм уу мэд ингээд ямарч байсан. Машинтайгаа холхилдоод хамт явчихсан байна. За энэ улс бол юмны өнөд мэдээж маш гоё хямдхан. Испани соёлтой, Америкийн соёлтой, тэгээд Азийн юм улс гэдгээрээ тун гоё онцлог болно. What? Yes, vlog. What's your name? Rocky. 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 Attendant. Parking attendant. What channel? What channel? It's travel before you sleep for Mongolians. Mongol? Yes. You're Mongol? Yeah, I'm Mongol. What country? Mongolian? Mongolia. Mongolia is a country. Bye bye. Lord of Lord. Rocky Balboa. Mongol. It's a Mongol. Yeah. За тэгээд надад их хамгийн их таалагддаг зүйл нь бол энэ Индонез болон Филиппин хүмүүст би хамгийн дуртай. Учир нь яг саяны залуу шиг юм гоё найрсаг, төчлөмтгой. Ой уур амьсгалтай хүмүүс байдаг. За миний мэдхээр бол энэ нийтийн тээвэрт бол автобус хамгийн их хямдхан үнэтэй. Тэгээд одоо Jeepney гэж байгаа сая бичлэгний ихэнх хэсгээр өнгөрсөн. Америкийн цэргийн машин байж байгаад тэгээд нөхдүүд өөрсдөө тоноглоод нийтийн тээвэрт ашигладаг. Зөвхөн Филиппинд ондог тийм Jeepney гэж за тэр цаана яв тэр арай биш байна. Ерөнхийдөө энэ тоноглолцсон байгаа өөрсдийнх нь тоноглолцсон машинууд. Jeepney гэдэг юу байгаа? Hello. Mongolia. Jeepney гэдэг машин чи ерөнхийдөө энэ хамгийн яг түгээмэл оюут нь бол яг энийхээ загвараар ингээд өсөлтөд баг тэнцээ оролтоо болдог юм байлаа. Ямар ч air conditioning гоё юм задгаа машин байдгаа. За юмны үнэн хямдхан гэж түрүү хэлсэн. Одоо бид нар ингэж бодох юм аа. Энэ хүмүүсийн хата алгацж штэ. Сэл зарсан байна. 10 гэдэг чинь байна штэ. Монгол мөнгөөр 1 песо 60 төгрөг. Тэгэхээр эн чинь 600 төгрөгийн хувцснууд байна гэсэн үг байна. Мэдээж энэ харж байгаа бол second hand хоёр дахь хэрэглэгчээ хүлээж байгаа хувцас байх шиг байна. 600 төгрөгийн хувцснууд байна.
Манай Филиппинд бас ядуурлын төгсөө маш өндөртэй. Ингээд хүүхдүүд их буйлгаагаа сууж идэг. Зарим нь бас намайг зан money exchange гэж money exchange this way гэж. Намайг юунд байхад Манилад явж байхад нэг хүүхэд миний кармаг авах гэж оролдож байсан. Тэгээд одоо загнуулж ирсэн. За энэ өнөөдрийн хаш ямар байх вэ? За залуусаа өчтөө мөнгөө сольсон. Одоо ингээд баян Японд орчин боллоо. Энэ юу маань бол хамгийн өндөр дэвсгэрт нь 1000 песо. Монгол мөнгөөр бол 60,000 төгрөг. Японы йенээр бол 2600 йентэй тэнцэнэ. За би хамаагүй мөнгө бариад явах юм бол бас эрсдэлтэй учраас даруй даалт хийгээд хоод итгэл мөнгөө сольж байгаагүй байсан болохоор өчигдөр шууд таксинд өмнөх аяллахаа мөнгийг өрцөн. What is this? Are you selling this one? Yang What is this? for 6. Oh, Viagra? Yeah. This guy is selling Viagra in front of the Robinson Mall. It's okay, I'm too young to buy this. За нэг ийм буудлынхаа хажууд ийм сонгож иддэг хоол ер нь айгүй төгөөмөл байд юм байна. Би тэгээд тараа педикюр хийж шít. Явуулын педикюр хийдэг гэж байгаа юм байна. Hello. За ингээд энийг ингээд 50 песо. Ингээд 60, 50. Rice is 15, and the beef soup is 80. So beef you can have try. So what is this? The bacon. 15. Yeah. Ингээд сонгож иддэг хоол жоохон нэг тиймхэн байгаад идэв юм аа. Яг алийг ахаад жоохон эргэж сэнцтэй байгаад идэв. Дээрээ боломжийн үнэтэй юм чи одоо. За ингээд 80-аар авсан. Тэсэс маань ийм байх нь байна. За саяныхаа биф нүүдэл биф нүшээ зүгээр нэг биф өдрийн нэг мах ингээд хэрчсэн. Тэгээд нэг юм шүлтэй. Шүл маань нэлээд хурцсан байна. Миний үсийг үсэд суулахгүй. Шүл маань нэлээд хурцсан байна. За би тэгээд энд онооч гэдэг юу байх вэ? Нэг хазаа тэгээд энэ дээр оноо тавьж хэлсэн байгаа. So can I go to Magellan Cross? Can I get in the bus? Yes. You'll get there and I will drop you in the... How much is it? 15 each. 15. Yes. Sure. Buju. Okay. Yeah. Buju, what do you mean? What do you mean? What's the meaning? You're Korean, no? I'm not Korean. Okay. In the Korean dog, buju. Buju. 15 ba? 15. Buju. I don't know. You're not Korean. I'm not Korean. What's your nationality? Mongolia. Oh. Энэ юу дөрөв дөрөв метр газар байсан. За хаад явах гэж байгаа. Ayala
бидний тээврүүдийг сонирхол үзэх зорилгоор автобус болсоо. Автобус маань 15 песо гэх юм байна. 15 песо чинь одоо 10-60 төгрөг. Тэгэхээр чинь вообще 600 шүү дээ. 600 гэхэд 900 төгрөг. Тэгэж явах юм байна. За тань мэдхүүн түүхийн цагта тавтаа морил. За энэ Филиппиний Себу хотод ирсэн жуулчдын заавал үздэг номер 1 газар бол энэ Magellan Cross. Cross of Magellan гэдэг газар байна. За Cross гэдэг чинь одоо юу штэ? Иесусийн загалмай гэдэг. За Magellan гэж бүгдээрээ сонсч ирсэн байгаа. Дэлхийг анх бүтэн тойрхоор явсан экспедиц багийн ахлагчийг Magellan гэдэг. За Magellan-ы тухай нэг товчхон ярихад Испани эзэн хаанаас 1591 он билүү 21 онд 1521 онд Magellan-ы экспедиц Испани хаанаас 5 ширхэг хөлөг онгоцтой 270 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дэлхийг тойрох аяндаа явсан. Дэлхийг тойрох аянд болохоор Атлантын далай гар яваад доошоо Америк Өмнөд Америк өнгөрөөд тэгээд номхон далайг бүтэн гатлаад Филиппинд ирсэн байдаг. За тэгээд аяллаа гол зорилго нь болохоор мэдээж Испани эзэн хаанаас спонсор авсан хүмүүс юм чинь Испани соёлыг түгээх, Христийн шашныг аялсан улс болгондоо түгээх тийм зорилготой байсан. За тэгээд хамгийн эрчимтэй төгсөн орн нь бол Филиппин улс. Филиппин улсын одоогийн хүн амын 90% нь Христийн католик шашинтай байдаг. Үлдсэн 10% нь буддизм бол исламын шашинтай хуваагддаг. За тэгээд юу бол Испани колонд бол юу маань Филиппин улс маань 300 жил байсан. Америкийн колонд бол 50 жил байсан. Тэгэхээр эдгээр маань испанаар ярьдаг байсан. Тэгээд Magellan маань юугаа шашнаа түгээхэд их амархан байсан гэсэн үг. За тэгээд юуны анх Magellan Себу хотод ирээд яг энэ газар ингэж Христийн шашныхаа дэлгэрэлтийг түгээх эхлэлтэй төрсөн Magellan Cross гэдэг газар энэ юм аа. Одоо Филиппин улс чинь 117 сая хүн амтай дэлхийд номер 13-т орж байгаа хүн амаараа орж байгаа улс. Тэр хүний одоо нөлөөгөөр 100 сая хүн Христийн шашныг шүтж байна. За доторх нь үзцгээе. Доктор ингээд лаанууд шидсэн байгаа юм байна. Лаанууд хийсэн Magellan Cross. За Cross гэдэг минь загалмай гэж хэлсэн шүү дээ. Загалмай нь яг ингээд байна. 1521 он гэдэг. Би сая зөв хэлсэн байх шүү. 1521-ээс нэг 3 жил үргэлжилсэн байдیں۔ Magellan-ы юу. Тэгээд Magellan маань өөрөө Филиппинд Индонезийн газар дайн хийж байгаад нас орцсон. Тэгээ яг багийнх нь тэр 270 хүнээс нь 8 хүн л дэлхийг тойрж яасан байдаг юм аа. Спанда буцаж ирсэн байдаг юм аа. За энэ дээр байгаа зургуудыг харах юм бол за би камера оргуулж байгаад харуулад үзүүлээ. Ийм юу байна? Magellan Филиппинд ирээд ингээд хэрхэн Христийн шашнаа түгээж байгаа дүр зураг нь ингэж дээдсэгтэй байдгийг харуулж байна. Төрсөлсөн байна. За цаавь. За ийм газар ингээд дуулчдынх нь номер 1 дурсгалт газар болж байна. Sorry, why are you selling candles? Selling candle for Santorini Church. It's done same prayer. You pray your family. Santorini, Sinulong. Okay. Offering. Did they buy a candle you buy and pray for family's health and family. achievement? Health, good health, travel, business, work. Everything. All family. So, if I buy a candle, would I just throw it away to the? That's it? Oh, okay.
За. Ингэж худалдаж аваад энэ шиг ингэ шидчих юм байна. Хүслээ шивнээд. Нөгөө юутай адилхан лээ. Нөгөө элдв газрын усан өргөлөөр зоо шиддэг штэ. Зоо шидээд дац өсдөг шиг энэ ингэж энэ ихтэй хайртай. Энийгээ ингэж зарчаад тэгээд энийг онгохоор нь ороод буцаад аваад ахаад зараад иж болох юм шүү. За. Нэргээ байла. За дараагийн хэсэг рүүгээ явъя. Одоо энэ шиг Philippine улсын. What's your name? Kevin. What do you do? No. How old are you? I'm 17. 17. Yeah. Do you study? No. No? I have one son. So what are you selling? Keychain and magnet. Okay. If you guys are watching, please come to here and buy some magnets. Yeah. Bye-bye. Bye-bye. Филиппиний хамгийн урт гүр 8.9 км урттай. Филиппиний юунд 2017 оноос 2022 оны хугацаанд нийтдээ 5 жилийн хугацаанд баригдсан ийм гүр байд юм байна. Ер нь яг ийм портны зам шиг дээгүүр нь явхад ингээд хөлбөртэй явдаг юм байна. Энэ нэг онгоцны буудалтай нэг арал байна. Тэгээд энэ Себу арал гэдэг төв арал ингээд нэг Мадагаскар Африк хоёр шиг нэг юм байгаа юм байна. Тэгээд тэр хоёроо ингэж холбоход нэг 3 гүр байд юм байна. 3 гүрнийх нь энэ хамгийн урт бөгөөд хамгийн гоёмсог гүр нь ийм гүр байх юм байна. Azerbaijan, what country, sir? Mongolia. Oh, Mongolia. Yeah. Hi. Hi. Where you go? Speak English? Yeah, I speak. Yeah, it's good. Where you go? Seaside, SM City. Seaside, 30 pesos. Yeah, okay. Did you know how much 30 pesos in the Philippine country? Philippine money? Yeah. Oh, good. So what do you do? I was driving the taxi. Driving a taxi. Yeah. My boss is your competitor. What for what? My boss is your competitor, right? No. It's the same payment of the bus and the taxi. Are you Because sure? they have also in 30 pesos in the taxi. They go to the seaside. 30 And pesos? yes, 30 pesos also. It's competition at my bus and the taxi. Oh my gosh. Is it true? What's the difference? Should I get a taxi or get a taxi or take a bus? It's up to you. It's up to me. But the price is same? Yeah. The same. It's the same price of bus. If you want to drive taxi, it's good. 30 pesos. Go to seaside. If you want to ride the bus, it's good also. Buy ticket. Oh. It's the same. So why those people are waiting for a bus? Was waiting to other bus. I think it's Naga Kabam. Oh, Mingla. It's bus in Mingla Nilia bus. It's the same. That's name of bus. My bus. The owner bus. Okay, if it's a 30 peso, Yes. I'm gonna wait you. No, they're also here. It's their taxi, 30 pesos. Go seaside, you wait, it's okay. Oh, that's one. Come down. Oh, okay, 30 pesos, come here. Okay. Because I'm so fast because I'm going to Talisay. Okay. Anak ng, oy, yan na kayo, hindi sa ko nagamit. Busy lang, pero napasukot ako. Nanawa lang. 5,000 peso гэж шүү дээ. 5,000 peso. Би онгоцны буудлаас маш ихтэй 300 peso гэсэн шүү дээ. Okay. Жохон шулуурсан байж тээ би. Dirty. So, what is your name? My name? Yeah, It's Bear. Bear? Bear. Just like a bear in the forest? My name is Bayar. Bayar. Okay. Yeah. I was go home now. And pay taxi.
take meter because I must go home now. It's too much bus. Could you tell me about this bridge? This is the longest bridge in the Philippines. Yes, Oh. It's a rainy season. that's a bridge. Uh-huh. Sisilex name. Uh-huh. Too much longer the bridge here in the Cebu. Yeah. It's 8.9 kilometers. I think it's 20. No, I searched. You search? Yeah. Okay, it's good. It's good. Then let's go to the Cordoba. Uh-huh. Cordoba. Yeah. It's the island where airport exists. For what? Airport. Airport? Yeah. No, it's not exist. Different? Yes, it's very far in the airport. Sure. If you go to the airport, then you go to the CCLX. No, it's very far. If you pay the taxi, it's very, very high. Yeah, Because- is that Islam? For what? Islam? No, it's ordinary building. Original building. Yes. Where is Islam here? Islam in the Basak. Basak. Basak, yes. It's there in the Basak. So, okay, let me write it down. I'm gonna explore Islam here. You gotta explore of Islam. Yeah. You go to the Basak. Basak Mambaleng. Дэлхий дээр уртч хаварлууд байсан ажил мөрчлөл лефтчин гэдэг ажил байна. Энэ ихтэй ингээд санал дээр өдөржингөө суугаад дэшээ явах доошоо явах гэж асуугаад тэгээд лефтний төвчлөрөө тардаг ажил хийдэг юм гоё ажлын байр энэ мол дотор байна. Лефтчин гэхээр одоо гонжомсон залууд бүжигд буудлын өмнө таваад буудал дээр хардаг бол энэ юм гээд Монгол дотор Филиппин ихтэй юм шиг лектчин гэж хэлдэг юм байна. Those two 7-Eleven stops are playing while they are working in Cebu, close to the gas station. Okay, this is my vlog. За би энэ нэгтэйг ингээд ямар дуу санд бодох вэ гэж яасан чаа Adele Easy on Me. Easy on Me санд бодгоо. Тэгээд энэ нэгтэй байна. Уулзах гэж байна бид бүхэн зэрэг. Түүний найзууд нь байна. Hello. Айгу хай темпертэй өндөр дуу дуулдаг гэхээр Adele дуу дуулдаг. Тэгээд Adele Easy on Me дуулчихсан чинь тгийгээ шууд дуулчихсан. Өндөр харцгаа. Үүсээ ингээд 5 песо хийгээд 2 дуу дуулж олох юм байна. За хүмүүс маань жоохон бадарсан. Караокед болох гэсэн чинь Adele бичдгээд оруулчих. За Whitney Houston юу маань би хамгаалагч каноны дуу байсан чинь шал өөр хөлбөр гараад ирсэн. I will always love you биш байлаа. Одоо ингээд Whitney Houston-гийн дууг чи ядаж дуулъя гэж бид нар сонгоо. One moment in time. Whitney Houston. When all
найзууд нь дуулчих. Миний сонсож байгаагаар эдгээр voice орж байгаа хүмүүсээс мундаг дуулаад байна. Зөвөр годамсны хүмүүс. Энэ хүүхдийн 6 насны төгсөн өдөр нэг нэ. Тэгээд юм самбал булаацалт тэмцээ ингээд зах тундаа хүмүүс нь хийгээд хүүхдүүд нь ингэж тоглоод хэдий юм бохор байгаа ч гэсэн ад жаргалтай байна. Коллег. Зэ хүүхдээ маа. Yeah. This one with rice. Yes. За ярцсан бүгднгээс нэг авчаа. Total 60. 30, 40, 60. Yeah. Okay. Where should I sit? Will somebody clean this? Sano gadаад хүн байна уу? За явчихсан нэг ийм нэг сонио яг гой хоол болохооргүй юм л идээд явах юм биш үү? Тайга хоол илчихсэн. Could you give me pork? Nothing to do ha. Nothing fried rice. Wala man take your coffee or fry. Thank you very much. Fry ko ha. Энэ одоо миний хамгийн царай муутай гарч байгаа болоог баха. Ус маань нэлээ ургасан байгаа. Тэгээ нүүр маань бас жоохон зэвгэн байгаа. Тэгээд энэ хоолыг маань биш үү? Сонгож идсэн нэг хэдэн юм. Энэ хүмүүсийг харсан чинь сэрээ халбаг хэрэглэхгүйгээр хав харж байгаа бол ингээд гараараа гэлгэр угуулж байгаа. Тэгээд ингээд идээд байгаа юм байна. Одоо тэгээд усыг нь уувал ёсыг нь дагаж таарэ. Just like this, right? Yeah. It's my first time. Oh. How was it? Yeah, it's nice. It's nice. Yeah. За хоол эцнийхээ дараа гоо. Караоке дуулаад. What's your name? What's your name? Караоке ороод гэж бодомчны түрүүний оклодод хэлсэн байсан. Хоол эцээд ирэх гэсэн ерөө гоо. Хоол эцээд. Hello. Гэрлэн орж үзээ тий. Энэ охин дэвшүүлсэн шүү. Энэ PC байна. Энэ их ихний гоё тоглоом байна шүү. Энэ юм бодом юм байна. Сайн нөхдөд шүү гэж байна. Ноцосоо зэмшиг байна. Computer, hard ini internetээ ингэж орж юм байна. Ямаа ингэж угаад юм байна. Ямаа ингэж угаад юм байна. Hello. Нөгөө охтуудын гэр нь юм байна. Энэ ерөөхдөө интернет ордог юу юм байна?
компьютер ордог гэсэн. Вау. Боломжийн биш. Энэ ингээд ер нь хаасаагүй юм уснууд байд юм байна. Баллонтой уснууд ингээд ийшээгээ нэг хязаа хийгээд эндээс нь юу гарч ирээд хороор юм уу өөрийнхөө савнд ингээд авахд яг болдог. За энэ кино үзэж байна. Хоол идээд давхар хажууд нь педикюр хийж, маникюр хийж. Энэ сүмэн байна. За энэ миний буудалж байгаа байр маань байгаа. Энд харуулъя. Нэг юм хуучны. Ийм байранд амьдарч байгаа. Өдрийн үнэ нь бол нэг 100,000 төгрөг. Харуул хамгаалалт сайтай. Зэ. Орж ам. Залуусаа юунд орж байгаа? Манхад орж байгаа. Тэгээд энд би хамгийн өндөр нь байна. Хамгийн өндөр хүний мэддэг байна. Надаас намхан хүмүүс байна. Тэ ч уг нь метр 80-тай ерөнхийдөө нэг дундаж өндөр очиод байгаа. Монгол улсад очихороо энд одоо ингээд өндөр бороо байна. Right now, with 40 seconds to go for the Puma Cebu Half Marathon. 21K runners, 30 seconds. Are you ready? We have 25 seconds to go. The most important. 5, 4, 3, 2, 1, let's go! 21K runners, good luck. Once again, please hydrate. Listen to your body. Be hyper aware of your surroundings. And of course, the most important thing of all, you guys have fun. I'll see you at the finish line with a smile on your face in the Puma Cebu Half Marathon. Legs off of the Puma Half Series. We will be in the Cagayan de Oro leg this November 23. 야, 혹시 어떻게 хүмүүс байгаа? Бид нэр хамгийн очих дуртай газар нь энэ хоттой яг юу гэдэг юм болоо гэдгийг асуугаад тэр газар руу шууд очиж үзье.